Спортын төрөлхтөн сургалтын ирээдүйн одод сургуулийн сурагч тамирчид 10 дахь жилдээ хамгийн баяраар тэмдэглэж байна. Нийт 7 чиглэлээр 164 сурагч тус сургуульд суралцдаг байна. За манай сургууль 2009 оноос байгуулагдаад 12 дахь жилдээ ажиллагаа явуулж байна. Спортын 7 дөрөв 164 сурагч суралцж байгаа. Токиогийн олимпиад орсон Хээ Болордуя, мөн жил улсын харцагцууд үрдсэн Зориг Баатар, улсын начинцууд үрдсэн Батцуул нарын гэх мэт төрөлтөд бол олон төрөнд гарсан байгаа. Энэ арга хэмжээнд бол энэ сургууль бүгдээрээ тамирчин сурагчид маань багш дасгалжуулагчид маань оролцож байх шиг байна. За спортын одоо нэлээд олон төрлөөр бас одоо өсвөрийн шигш аваагийг барьж явдаг манай энэ ирээдүйн од сургууль. Биеийн тамирын спортын газрын хувьд бол бид нар энийг одлогоор заашгүй дэмжиж явах шаардлагатай. Энэ өсвөрийн шигшээ багийн маань 80 хүртэлх орчим хувь нь бол энэ сургууль дээр бэлтгэл сургалтаа хийдгээ. За багш дасгалжуулагч нарын хувьд бол нэлээд өндөр түвшинд бэлтгэгдсэн багш дасгалжуулагч нар байгаа. Цаашдаа бид нар энэ спортынхаа төрлийн тоог олшруулах, за бэлтгэл сургалтын чанар чансааг системтэй болгож ажиллах юм зайлшгүй шаардлагатай байгаа маа.